Энэ зааварт бид Ultima Chain дээр ажилладаг BTC URC20 токеныг биткойн сүлжээнд ажилладаг BTC болгож солих үйл явцыг харуулна. Солихын тулд Ultima-цыг аюу хаягаар орж нэвтрээд солилцоо хэсэгт очно. Солих талбарт BTC URC20 токеныг сонгоод хүлээн авах талбарт BTC гэдгийг сонгоно. Солих талбарт солих шаардлагатай дүнг оруулна. Хүлээн авах талбарт тооцогч нэгтэй тэнцэх нэг солих ханшаар таны хүлээн авах BTC дүнг автоматар тооцоолно. Дүнг оруулсны дараа солих товчийг товшно. Нэгдсэн цонхонд та өөрийн BTC URC20-ыг шилжүүлэх шаардлагатай хэдвчний хаягийг харна. Мөн хаяг нь гар утасны аппаас гүйлгээ илгээхэд зориулсан QR код хэлбэрээр боломжтой болно. Шаардлагатай хэмжээг заасан хэдвч рүү илгээнэ. Гүйлгээ дууссаны дараа энэ нь сүүлийн үеийн гүйлгээний жагсаалтад гарч ирнэ. Гүйлгээний дэлгэрэнгүй харахын тулд гүйлгээ товчийг товшно. Таны солилцооны гүйлгээ энд харагдана. Амжилттай солисны дараа та BTC үлдэгдлээсээ гаргаж авах шаардлагатай. Үүний тулд гаргаж авах буюу payout хуудас руу очно. Биткойн сүлжээнд BTC авахын тулд гаргаж авах хэсгийн токены жагсаалтаас BTC гэдгийг сонгоод дараагийн алхам дээр товшно. BTC гаргаж авахыг хүссэн хэдвчнийхээ хаяг болон гаргаж авахаар төлөвлөсөн дүнгээ оруулна. Дараа нь илгээх дээр товшно. Хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтын код оруулах хэрэгтэй цонх нээгдэнэ. Google Authenticator апыг нээгээд апын хүчинтэй кодыг зохих талбарт оруулна. Та бүх зүйлийг зөв хийсэн бол BTC гаргаж авах хүсэлд үүссэн гэх мессеж гарна. Токен удахгүй таны заасан хэдвчэнд орно. Одоо гүйлгээ табын төлөлт хэсэгт очно. Тэнд таны хамгийн сүүлийн гүйлгээ харагдана. Блокчейн дээрх payout-а харахын тулд хэш мөрний холбоосыг товшно. Танд асуулт гарвал тусламжийн албанд хандна уу? Бид танд туслахдаа баяртай байх болно. Ultima Transformer ашиглан солилцоог хурдан, хялбар, найдвартай хийгээрэй.